Соёлын салбараас 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа үр хангаан урчууд үзэсгэлэнгээр энэ удаа модон сэлбэрийн гайхамшигыг толилууллаа. Хар орон сумын харьяат нэрт сэлбэрч уран баримлч Одхүүгийн нэрмжит тус үзэсгэлэнд 10 хээр Батулзий, Зүн Баяулаан, Уянга, Санд, Тарагт, Хар орон, Хожирт сумын 14 урлаач даалгаруу бүтээлээрээ орцлоо. Үр хангаачууд бол модон сэлбэрийн урлалаар өндөр түвшинд хөгжүүлж ирсэн. Түүний дотор Монголын урлаачид дотор хамгийн олон буюу 6 хүн нь Монгол улсын урлагийн гавьяас сэтгэлтэн ийм цол зэрэгмийг авсан ийм гайхалтай ард түмэн цаашдаа бол энэ модон сэлбэрийн урлалыг Үр хангаан аймаг илүү агсан түвшинд хөгжүүлж бидний бас нэг соёлын үеийн халах угсаатны үр хангаачуудын ондоошх нэг соёл юм гэж бодож энэ бодлого үйл ажиллагаа чиглүүлж ажиллана гэж бодож байна. Үр хангаан аймаг модон сэлбэрийн урлаараа эртнээс алдартай. Урлагийн гавь зүтгэлтэн сингэ, синг зохио, гүнд, чуваа мэд, гэлэг дандар, дож зэрэг олон арган алдартнууд энэ утгаас төрөн гарсан юм а. Тиймээс энэхүү үн төвийг уламжлуулж хөгжүүлэх, сурчлах, шав сургалтыг дэлгэрүүлэх нь зайлшгүй хийх ёстой ажлын нэг гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. 30 гаруй жил сэлбэр хийж байна. Амьтанчлах урлаг талдаа олцсон хийж байгаа юм да. Тэгвэл тал сэлбэрээ бас давхар хийж лээ л да. Тэгээд дээрээс нь яг Монгол улс баян одоо жишээлбэл миний хажуудлалтайгаа уур эднэр гэхтэл найдын төлөөн дээрээс олсон ийм том уур ингэж байдаг юм байна. Энийг бүтээл болгоод тэгээд яг өөрийн санаа оногоор олон тэр юмудаа хийгээл үйлдвэрлээл тэгэл явж байна. Өнөөдрийн үзэсгэлэнд 6 насны морь энэ сэлбэртэй авдар тэгээд тэр бугуй үрэ ханы өлхүүр эмээлийн цондог тэгээд энэ айргны албаг энэ жороо морь ийм тамганы сав гэсэн ийм бүтээлүүдтэй оролцож байна. 2022 оноос ахгуулаад хамгийн анх эхэлж өөрийнхөө гэрийг сэлж эхлээл ер нь багасаа сэлбэрийн сонирхолтой байсан. Тэгээд анх эхэлж 2022 оноос гэрийн сэлж эхлээл тэрнээс хойш тэгээд сэлбэр сонирхолтой. Тэгээд саяхнаас нэг 23 оноос бүтэн сэлбэр буюу энэ морь голдуу сэлж эхэлсэн. Модоор бурхан сэлнэ гэдэг тун амаргүй. Хялбархан эмтэрч хугардаг тул урлаачтаас их чадвар шаарддаг төрөл юм а. Сэлбэр нь хэлбрээр дамжуулан хүнд гой сайхны таашаал төрүүлдэг өрмөц зохион бүтээлт бөгөөд урлагийн хэмжээнд болтлоо олон жил хөгжиж иржээ.